бэлдсэн юм яг энэнийхээ хамгийн гол санаануудыг ч юм уу. Би дандаа амьдралдаа зорилго, ямар зорилго тах вэ? Яг зорилготой хүрэх вэ л гэж боддог байсан юм байна. Тэгээ би ерөөсөө зарим зорилгод өгдөг, ер нь ихэнх нь хүрч чаддгүй байсан. Ийм өөрөө байгаа нь хүлээж авал яг тавь. Hello гэдэг. За юу цаамнаха хоёр дахь хэсэг маань эхлэхэд бэлэн боллоо. За өнгөрсөн дугаараас хойш амьдрал маань бас нэг хувиар сайжирсан байна. Маш гоё чанартай микрофонтой, гоё сеттингтэй болсон байна. За номын 2 дугаар хэсэг дээр юуны талаар гарч байгаа вэ гэхээр би яг энэ 2 дугаар хэсгийг уншаад би өөрийгөө яагаад амьдралынхаа зорилгод хүрч чаддгүй байснаа ойлгож авлаа. Өнгөрсөн хугацаанд бодоход би хэрэгтэй хэрэггүй маш олон зорилго тавьдаг. Тэгээд эдгээрээс биелдэг нь бол их ховор байгаад байсан. Тэгээд яагаад ийм байгаа юм бэ гэхээр асуудал нь ерөөсөө ямар ч системгүй байсан. Тэрнтэй л холбоотой юм байна. Тэгээд 2 дугаар номын хэсгээс системийн талаар гарч байгаа. Тэгээд зорилго чухал уу, систем чухал уу гэж байгаа. Энэ номн дээр бол систем нь илүү чухал гэж байгаа. Та бараг зорилгоо мартсан ч гэж болно. Зорилго руугаа өнгөж харахгүй. Хэрвээ та системээ дагаа явж явах юм бол хүссэн хүсээгүй зорилгодоо та хүрнэ. За жишээлх юм бол ингээд сагсан бөмбөгийн тоглолт болж ингэж төсөөлье. 2 баг ялагдагч хоёр хоёулаа нэг зорилготой байгаа. Тэгээ хин нь ялж ийн вэ гэх юм бол аль систем сайтай нь ялж байгаа. Тэгэхээр сагсан бөмбөг тоглож явах үед багийн тоглогчид оноо руугаа ингээл байн хараал те хамгийн их одоо онооны самбар руу харснаа нь бол мэдээж ялахгүй. Тэгэхээр бид нар зорилгоо хэр их өнгөж харж байгаа тэр зүйлүүдээс илүүгээр ямар системтэйгээр би өдөр бүр яаж зорилгод хүрэх алхмаар амьдарч байгаа нь илүү чухал болж таарж байгаа юм. Үнэхээр ойлгоод байгаа юм уу? Эсвэл зүгээр л энэш тэднэрт яах гэдэг юм уу? Юу ч ойлгосон баг шаардлагагүй шүү. Хоёулаа зүгээр подкаст хийх үү ингэ сууж байгаа. За систем гэдэг нь юу юм бэ гэхээр таны зорилгод хүрэх алхам гэсэн үг. Процесс гэсэн үг байгаа. За тэгвэл та биш тэдэ ерөөсө зорилгоо мартчихъя заяа. Ерөөс зорилго руугаа эргэж харахгүй байлаа гэж бодоход өдөр болгон та яг зөв системтэйгээр амьдраад байвал хизээ нэгэн цагта зорилгодоо хүрэх болов юу гэж бодож байна. За номонд хариулснаар бол yes гэж байгаа. Тийм хүрнэ. Тэгэхээр зорилго байхгүй байсан ч таны амьдралд хэрвээ систем байх юм бол та зорилгодоо хүрч чадна. За эндээс харах юм бол систем, зорилго хоёрыг юу гэж харьцуулсан бэ гэхээр зорилго бидрийг яадаг вэ гэхээр аз жаргалгүй болгодог. Бид нар заримдаа ингээд мэдээж зорилгыг муулж байгаа юм бол биш, зорилго хэрэгтэй. Бидрийг хаашаа явах, амьдралын маань тодорхойлж байгаа хамгийн чухал зүйл. Нэгэн та зорилго тавьсан бол баян ингээд зорилгоо хараад зорилгодоо яана би хүрч чадах болов уу, чадахгүй болов уу гэж санаа зовоод ингэж явах биш. Тухайн хэсэг хугацаанд зорилгоо мартсан ч үж болно. Хамгийн гол нь системтэйгээр аз жаргалтайгаар өдөр бүр зорилгодоо хийх процессоо мэдэрч амьдрах хэрэгтэй гэж хэлээд байгаа ном маань. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр зорилго заримдаа бидрийг ямар майндсеттэй болгодог вэ гэхээр би зорилгодоо хүрэх юм болвол л аз жаргалтай байна. Хэрвээ би зорилгодоо хүрч чадахгүй л аз жаргалгүй гэсэн ийм кодыг тархинд өгдөм байна л та. Энэ мессежээс болоод олон хүмүүс зорилгодоо хүрээгүй үедээ тийм ч аз жаргалтай биш, сэтгэл дундуур тэгээ тэр процессыг илүү амтгүй, илүү махчилсан байдлаар даван туулдаг. Гэтэл зорилго гэдэг маань бол өөрөө ганц л цэг байгаа. Нэг л хугацааны асуудал байгаа. Гэтэл харин зорилгод хүрэх процесс нь болохоор зорилгод хүрж байгаа цэгээс илүү урт удаан процесс хугацаа зарцуулж байгаа. Харин энэ хугацааг хүн яг зорилгодоо хүрсэн юм шиг мэдрэмжтэйгээр аз жаргалтайгаар процессыг туулах юм бол нэгдүгээр таны процесс илүү амттай болно, бас амархан болно. Тэгээд та зорилгод хүрэх зам болон зорилгод хүрсэн цэг бүхэлд нь аз жаргалтайгаар ингээд амьдрах боломжтой гэж хэлж байгаа. За хоёр дахь чухал ойлголт нь юу байсан бэ гэхээр хоёр дахь чухал зүйл нь зорилго байна штэ тий. Өөрөө бидрийг бас ийм
цаг хугацааны бокст оруулдаг гэдэг жаахгүй. Бид нар тодорхой хугацаанд ингээд зорилго тавьдаг тийм үү. За би жишээ нь өөрийнхөө амьдралыг харахаар за сургуулаа төгсчихөл юм бол гэж боддог байсан. Тэгээ тэрнээс цааш зорилго тавиагүй байгаа учраас сургууль төгссөний дараа миний зорилго биелжин. Тэгээд дараа нь then what гэж байгаа хгүй. Тэгээ дараа нь юу болохын би мэдэхгүй. Дараагийн зорилгыг тавих хүртэл ингээд би зогсчихж байгаа хгүй миний амьдрал. Тэгэхээр ер нь бол зорилго бидрийг цаг хугацаагаар ингээд хязгаарладаг бол харин систем бол бүхий л амьдралын процесс гэдэг. Энэ нь тодорхой зэгт хүрээл дуусах тухай ерөөсөө биш. Би амьдралынхаа турш би ямар системтэй, ямар зуршилтай яаж амьдрах юм бэ гэсэн тухай байдаг. Тийм учраас хүн зорилгоос илүү систем дээр анхаарч амьдрах хэрэгтэй. Бас нэг хүн яагаад зорилгодоо хүрч чаддаггүй нэг чухал зүйлийг энэ график дээр за энэ талд энэ үнэлт би гаргаж ирнэ. График дээр тайлбарлаж байгаа. За энэ график дээр харах юм бол бидний биш те ингээд зорилгодоо хүрнэ гэж төсөөлж байгаа төсөөлөл байгаа шүү дээ. Миний төсөөллийн би тэгээд яг бодит байдал дээр байгаа би миний яг зорилгод хүрэх процесс хоёр зүрдэм байна л та. Тэр төсөөлж байгаа миний одоо би жинхэнэ би төсөөллийн бие болон миний зорилгодоо хүрэх процесс дундах бие хоёр зөрүүн дундуур хүний урам хугардлын мөрийг гарч ирд юм байна. Тэгээд энэ урам хугардлын мөрөө буюу цөхрлийн одоо хөндийч гэж нэрлэдэг юм. Би бүр өөртөө цөхрлийн хөндий гэж нэрлсэн. Тэгээ энэ үе хамгийн өвдөлттэй тэгээд хамгийн хэцүү байдаг учраас олон тохиолдолд хүмүүс яг энэ цөхрлийн мэдрэмжийг авахаараа шантардаг. Тэгээд зорилгоо зогсоодог. Тэгээ би ч гэсэн өөрийнхөө амьдралыг харахад одоо ингээд YouTube суваг эхлээд явж хахад би төсөөллийнхоо одоо YouTube-ээр би ингэж ярина гэж бодсон. Тэгээ яг хийсэн хоёр маань бол ингээд амар ялгаатай зөрүүтэй байгаа. Тэгээ би өөрийнхөө видеог үзээд би ямар тэнийг юм бэ те би ингэж сайн ярьж чадахгүй байж тээ гэж бодоод цөхрлийн мэдрэмж төрж гин. За би яг энийгээ мэдрээд болох юм бол миний YouTube суваг зогсно. Харин би өргөлжлүүлээд хийгээл ах юм бол сайжирна гэсэн надад итгэл найдвар байгаа тий. За тэгээд үнэхээр би яг зөв системтэйгээр YouTube сувгаа хийгээл ах юм бол сайжрах нь бол угаасаа ямар ч тэнийг үндэ сайжрах нь тодорхой гэж бодож байна. Яа. Тэгээд энэ цөхрлийн мөрөө таны амьдрал дээр одоо яг аль талбар дээр хаан гарч ийн тий магадгүй та шинээр фитнес явж эхэлж байгаа, дасгал хийж эхлээд цөхөрж эхэлж байгаа ч юм уу, англи хэл ямар нэгэн хэл сураад цөхөрж эхэлж байгаа бол та ганцаараа биш. Энэ бол ингээд нормал шүү. Хүн болгонд тохиолддог ийм асуудал юм байна. Тэгээ энэ цөхрлийн мөрийг яаж давж гарсан бууж өгснөөс хамаарат бидний зорилго үргэлжлэх, үргэлжлэх нь шийдэгдээд байгаа юм байна. Тэгээд өнөөдрийн миний видеогийн доор бас та бүхэн өөрийнхөө тэр цөхрлийн мөрийг хуваалцаж болж юм. Эсвэл та зорилгот чинь систем байна уу? Системтэй явж гин үгүй юу гэдэг талаараа бас хуваалцаарай. Тэгээд энэ дугаар маань энэ хүрээд өндөрлж байна. Дараагийн дугаараар уулзтлаа. Баярлалаа. Өтийн лайк, subscribe дарахаа мартваа.